ямар ч юм дандаа ингээд баг багаар цаг хугацааны явцад ингэж өсөн сайжирч бодит одоо гоё үр дүнгээ өгч явдаг ямар ч юм ургац те хавар ингээ ургац тариаллаа гэж бодоход анх нэг юм жижигхэн үрэл байгаа шүү дээ. Тэр үрийг газар суулгаад бүтэн одоо 3 сар цацралтгүй тоордчиж, усалжиж, цэцэрлэгийн зулгааж, шавж хорхооноос хамгаалж иж намар гоё юм үр өгөөж өгч байгаа зү. Тэрнээс ш үр суулгачингуудаа маргааш нь гинт гоё юм ургац хураадаг юм хаач байхгүй шүү дээ. Хүмүүсийн хамгийн нөгөө нэг зэвчээргүй тууштай байж чаддгүй амьдралдаа үр дүн гаргаж чаддгүй шалтгаан бол ерөөсөө үр суулгангуудаа маргааш нь ургац хураах гэж оролдоод идэг. Бүх юм дээр өнөөдөр магадгүй та шин зүйл сураад тэр зүйлийг яг ингээд хасаа шиг хийж чадахгүй байх. Жишээл одоо бид нар 7 хоногоо төлөвлөдөг байх гэдэг зүйлийг бүр хамгийн анх менторинг хөтөлбөр эхлэхээс ахуулаад бид нар 2 сарын турш ингээд төлөвлөдөг байх гэж яриад байна. Тэгэхээр энэ төлөвлөдөг байх гэдэг юм чи яг юунд хэрэгтэй юм бэ гэхээр хөгжил тэмчээнийг л хэлдэг байхгүй. Төлөвлөгөө тавьж яах гэдэг юм бэ гэхээр та өөрийгөө шахах гэдэг байхгүй. За би ийм юм төлөвлөсөн шүү. Одоо энийгээ би заавал энэ сартаа хийх ёстой шүү, гүйцэтгэх ёстой шүү. За би энэ 7 хоногт ийм төлөвлөсөн шүү. Би энийгээ хийх ёстой шүү гэж байнгын өөртөө ухамсар хандуулж, байнгын өөртөө ташуур өгч, байнгын гизээ татаж хичээх ёстой л тэр одоо системийг чинь бий болгоод байгаа. Хэрвээ төлөвлөлт байдгүй байсан бол за жилийн төлөвлөгөө, сарын төлөвлөгөө, 7 хоногийн төлөвлөгөө гэж байхгүйсэн бол яах вэ гэхээр ерөөсөө яг урсгалаараа явна гэсэн. Урсгалаараа явна гэдэг маань яг тогтмол ус байхгүй. Тэгэхээр тогтмол ус яадгийн өмхийрдэг тий. Тэгээд дээрэс нь бас өмнөх хичээл дээр ярьжсэн цогтон одоо яг байранда байж идэг юм гэж хизээж байдаггүй. Хэрвээ та өөрийгөө яг байранда байгаа гэж бодож байгаа бол байгаагаасаа дортож ин гэсэн үг. Яагаад гэвэл тогтмол юм байдаггүй. Энэ хорвоо ертөнцид. Бүх юм дандаа хувьсан өөрчлөгдөж идэг. Хэрвээ эерэг сайнаар өөрчлөгдөхгүй л бол угаасаа дортчихдаг. Жилийн, сарын, 7 хоногийн төлөвлөгөө яах гэж гараад байгаагийн ерөөсөө гол шалтгаан бол эерэг сайнаар өөрчлөх тэр өөрчлөлтийн процессыг чинь л ингэж явуулаад байгаа хөшүүрэгч нь өөрөө төлөвлөгөө байгаа. Төлөвлөгөө өнөөдөр гинт амар мундаг гарч ирээл те айгу тодорхой гарч ирээл яг таны зорж байгаа юм чинь цаасан дээр буугаал за тэгснэ яг тэрийгэ чамбай гүйцэтгэлтэй яс тас хийн гэж байхгүй. Хэрвээ одоо ялангуяа анх ингэ төлөвлөгөө гаргаад ажиллаж эхэлж байгаа бол ерөөсөө тийм байхгүй. Магадгүй 7 хоногийн дараа гэхэд таны төлөвсөн ажлынхаа дөнгөж 50% гэж юм. Үгүй бол дөнгөж 2-3 ажлын ч юм уу барьж авч хийсэн байж болно. Тэгэхээр энэ окей яахгүй. Энэ бол таны хөгжлийн чинь эхний алхам. Тэгэхээр мууч хамаагүй төлөвлөгөөтэй байх нь өөрөө огт төлөвлөгөөгүй байснаас дээр. Яагаад гэхээр нөгөө өнгөрсөн хичээл дээр ярьсан PDCA системч явж байгаа. Төлөвл, үйлдэл, шалга, сайжруул. Яг энэ процесс чинь явж байгаа гэсэн. Хамаагүй энэ 7 хоногт та төлөвлөхгүй баахан ол ажил бичсэн байж болно. Гэхдээ хамгийн гоё зүйл нь та төлөвлөсөн байхгүй. Түүнийхээ дагуу хийсэн. За одоо эргээгээд явах уу гэхээр хянах буюу тэр 7 хоногийн төлөвлөгөө чи яг ямар хуу явцтай байваа хэдэн хувинд биелсэн бэ? Яг юуны арт гарцсан бэ? Мөн үү? Энийг заавал эргэж хянаж. Тэгэхгүй хүмүүсийн гол алдаа нь юу гэдэг вэ гэхээр бүгд он солигдох мөчөд бүгдээрээ гоё мөрөөдлийн чагсаалт гаргадаг, бүгдээрээ гоё мөрөөдлийн самбар хийдэг, тэ? Бүгдээрээ ингэж нэг гоё шив шин ингээ хүсэл мөрөөдлөөр бүгдээрээ эхэлдэг байхгүй. Ер нь бол зөндөө олон хүмүүс. Тэгээ яадаг вэ гэхээр нөгөө чек гэдэг юм байхгүй. Учираас тэр төлөвлөгөө бүр мартагдаад тэгээ бүр ингээд эргээгээ дахиад он солигдох мөчөд би ийм юм төлөвлөлөө гэсэн сууж байдаг байхгүй. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр ерөөсөө жилийнхаа төлөвлөгөөг байнгын эргэж хаарч өөртөө сануулж магадгүй те яг он солигдох мөчөд тухайн үеийн эмоц те сэтгэл хөдлөлөөрөө аюу те ингээд бүр
бодит амьдрал дээр ингээд яг амжигтгааргүй ийм олон юмнуудыг хийцэн байж болно шүү дээ. Тэгэх юм бол эргэж хараад за одоо энэ чиглэл өөрчлөгдөж байна. Одоо ингэж төлөвлөе. Гэт ингээд сайжруулалтууд байнгын ингэж эргэж хийж явах хэрэгтэй. Өөрчлөлтүүд орчих хэрэгтэй. За тэгээд 7 хоногийн төлөвлөгөө гэдэг юм чинь бүр ингээд таны амьдралын сашгүй нэг хэсэг болоо суугдаад ингээ явна. Тэгээд эхэндээ ингээд нөгөө нэг төлөвлөгөө гаргах, төлөвлөгөөн дээрээ ажиллах энэ болгон дээр хүн ингээд нэг тийм ямар утгагүй юм бэ? Би ямар робот штэ тий. Би яагаад заавал ингэж төлөвлөж ийм их юмыг би хийх хэрэгтэй юм бэ гэж хүмүүс айгүйх нөгөө нэг энэ одоо санаан дээр айгүйх маргадаг байхгүй. Би робот ш. Би зүгээр л одоо цагаа мэдрэмээрээ. Би одоо цаг дээрээ би зүгээр л юу хүснээ хийгээд би зүгээр л айгүй гоё аз жаргалтай тайван ямар нэгэн одоо төлөвлөгөө ажлын чагсаалтаар би ингээд шахуулахгүйгээр би зүгээр ай зөнгөөр сайхан баймаарэ гэж маргадаг. Гэхдээ хүний өөрийнхэнд мөн чанар нь өөрөө ертөөсөө тийм ай зөнгөөрөө яг одоо цаг дээрээ оршоод ерөөсө хяналт төлөвлөгөөгүй тэ ингээл яг ийм ой амтэн шиг тэ өглөөс ирээл за анд явъя гэл тэ тэгээ явдаг яг тийм юунаас өөр ахгүй да. Хүн бол тасралтгүй өөр дээрээ ажиллаж явах хэвээр тасралтгүй энэ ухамсараа сэргийг байлгах хэвээр байнгын хяналт тавьж явах хэвээр байнгын гоё зорилго тавьж тэр зорилгын араас явчих хэвээр байхгүй. Тэгэхгүй зүгээр ингээд өөрөө өөртөөдөө ингээд зүгээр ямар ч тийм ажиллагаа авахгүйгээр сул найдаад ингээд орхичих юм бол яг л нөгөө тогтоол ус шиг өмхийрэх процесс энэ амьдралд бий болдог гэсэн үг. Чи өөрийгөө зүнд нь хаяхал юм бол нэг мэдхэд 5 хил нэмсэн, нэг мэдхэд аягүй хөгшөрсөн, нэг мэдхэд цаг хугацаа ямар ч үр дүнгүй өнгөрцөн. Чи яг амьдрсан юм уу гэхээр амьдраагүй юм шиг цаг хугацаа аягүй хурдан нисээд өнгөрцөн байдаг. Яг ингээд зоргоор нь хаях юм бол амьдралаа зоргоор нь хаях юм бол яг л тийм болдог. Тийм учраас чи төлөвлөөч, чи зоригтой байгаа чи. Чиний зорилго төгс байх юусаа албагүй. Чи зүгээр л энэ зорилго тавих, төлөвлөх. Тэгээд эргээд би яг зорилгоо хэдэн хувийг биелүүлсэн байна. Эргэж хяндаг. Энийг л зүгээр ингээд өөрийнхөө дадал хөвшлийн нэг болгож очил гэдэг. Эхэндээ сонсоход энэ зорилго төлөвлөгөө гаргах гэдэг нь нэг тийм амар тийм зохион байгуулалттай тий ийм өндөр сахилга баттай хүмүүсийн хийдэг ажил шиг тий айгүй тийм хэцүү юм шиг санагддаг боловч чи энийг хийгээл ахаар чи ийм зүйлгүйгээр бүр амьдрч чадхаа болдог. Чиний бүхэл юм яг л төлөвлөгдсөн, зохион байгуулагдсан, бодогдсон тий ухамсар хандуулагдсан яг л тийм болж байна.